Зэ юун дээр зогсож байна. Казахстанаас гарах гэж зогсож байна. Вакцины жолооч ах нарын лайн руу орлоо. Чи бараа ачаа бараа ихтэй болохоор тийш. Тэс зүгээр ингийн машинтай явж байгаа хүмүүс л энэгээр яваа бүр дуусаа хоосорч. Нэг газараа барыг цаг гарan зогсочлоо. Энэ интэлнэстэй явдгүй юм байна. Дандаа амар ачаа ихтэй ахтан зогсож байгаа л тэгэхээр явахгүй л. Тэгээ нэг хүн хил гайл яаж гардаг тухай юм хийгээч гэдэг юм бичээд байгаа. Амжихгүй бас юу ярихаа мэдэхгүй бод хийх юмгүй яаж игээл эвлүүлэл ярил гэж бодлоо. Орсын ил гарна хамгийн ихэнд Орсын ил рүү орно. Энэ баг хамгийн хэцүү нах гэж бодож байна. Орсын ил рүү Starlink яасан ч авч орж болохгүй. Starlink авч орох гэж үзэх юм бол нууцаар хэрвээ авч орох гэж үзэх юм бол шүүхтэр хэрэгээ шийдүүлнэ гэж битцээлээ. Тэгээд надад байна гэдэг юм бол угаасаа чамайг зайлаа л гэдэг чинээс. Тэгээд дрон авч орж болохгүй. Дрон бол гэхдээ үн авч орж болохгүй бол яг биш. Тэр үйлдвэрээс нь гаргаж өгсөн баркодтой тэр сериал дугаар дээр нь тэр дроны чадамж яаж нисдэг, юуны зориулттай гэдэг тийм бичгэн хэрэгтэй юм лээ. Тийм бичгэн байхгүй бол бас ер нь гарахгүй ер нь димидээ Орсууд гэдэг. Ер нь Орсууд амир яравгар манай энэ гайлын авгаанар шиг л юмнаар сууж идэв шүү дээ. Ер нь манай нэг гайлын татварын байцаагч нэг хамарт нь баас төрөгсөн юм шиг авгаанар байдаг. Яг тэр шиг л хүмүүс сууж идэг Орсын ил дээр бөхөлцөөр аваад нөгөөдөл нь бүртгээд тэнгэр ширтээд. Тэгэхээр дронтой явж ийн гэвэл тэгэл ми дронч баг аалгач хүрэхгүй хүүхдийн тоглоом шиг юм байсан. Тэгэхэд ч л зүгээр тэрүүгээр нэг гүйлдээл энэ дронтой байна би эндээ хэлээ. Гэсэн тэгэхээр ер нь дэми дрон тийшээ барьж очиод ажлын л гарч тэрнээс бол бүтэн өдөр болсон. 2 цаг болоод гарчих юмыг 2 гарахын тулд өглөө 9:30-д очичоод тэгээ орой хил хаагдахад арайч үтэл гарсан. Буцаж Улаанбаатар руу явуулаад буцаж Монголын хилээр ороод гараад гарахад аруулаад буцаж ороод тэгээ Орос руу ахиж ороод машин дүүрэн навшоо мөгийтэй хоёлаа тэр байшин руу чирж ороод тхинээр оруулаад 2 оруулаад 2 дахь арай гайгүйсэн хүмүүс мэдчихсэн болохоор шалгасан болоод гэтэл тэгээд ирчих бүх өдөр өнгөрч тэр орж зөндөө хол явчих хэвээр газар. Баяулгийн өрч өглөө эрт гараад тэр Барнаулыг хийх шүн гарах хэвээр. Тэгэхгүй бол даатгал бас хэрэгтэй. Оросын даатгал чинь тэг хямдхан гэж байхгүй. Урт хугацаагаар хийнэ гэдэг. Тийм урт явахгүй Оросд чинь сүлжээ мүлжээ үзэж харах юм байхгүй хоол муутай хүмүүс нэг удаад идэх болохоор чинь даатгал хэлнэ гэдэг хэцүү. Зүгээр явж байгаа хүмүүсийг бас нэг зогсоогоод тахна гайгүй. Угаасаа Баяулгаас орж ирэл Барнаулаар явж байгааг цагдаа нар мэдчихэж байгаа. Гэтэ өдрийн цагаар бол мангар их цагтаа Барнаулаар дүүрэн цагтаа яг тэр чинь юм уулзуур мангар том голыг гардаг ганц гүүртэй ямар ч мөрийн тэр одоо тэгэхээр чинь шүн гаруул зүгээр байдаг гэсэн. Шүнхэн шиг өглөө тэнцэнээс гараад хөдлөөл явах юм бол яг таар Барнаул гарахад яг шүн болоод гарах хэрэгтэй байхгүй. Тэгээ орой гарснаас болоод дандаа дийлхээ болоод 2 цаг 3 цаг унтснаас болоод өдөр гарсан. Өдөр гаруул дээрээс нь Барнаул таг түгчирдэг. Тосхон гэж бодож байсан чи юм тосхон биш. Тэнийг том хотел гарах гэж байгаа хэрч удаа явсан. Цаг гараа 2 цаг явсан. Тийм байна. Хил гайлын тухайс юу ярихаа сайн мэдэхгүй байна. Хил гайлэрч тэгэл одоо очих гарч болохгүй юм гэж одоо юу ч яах юм бэ. Хүмүүс тэгэл ачааны машин жолооч нойтон махч хүртэл аваад гарч л байт харахад. Бид нар Орос хил дээр зогсож явахт нэг ачааны машин жолооч хөргөчөө авцраад үзүүлсэн дотор нь зүгээр боогод хөлдөөцсөн нойтон мах нар байж л гэсэн тэгэл үзүүлэл гарч ирлээ. Өөр Орос л хүн байсан. Гэтэл нэг нь аваад гарч нөгөөдг нь авч гарч болно л гэсэн. Тэгээ мэдээж арх таймх хэмжээтэй байдаг байх нэг хүн нэг блок арх 2 шиг хийдэг. Хүний тэдгээ заасан. Яг сайн нарийн мэдэхгүй байна. 8 ээж байгаа шүү дээ. 2 шил арх Итали явж байгаа. Одоо юу гэдэм бол доо Казахстаны хил рүү веб оруулдаг. Казахстан улсад веб хариут болохоор веб оруулахгүй. Тэгэхээр веб пул багт болно. Оросоор дамжаад ирж байгаа хүмүүс бас нэг ч амар шалгаад идэх юм лээ. Оросод угаас шалгаж байгаа болсон хүмүүс шалгаад. Машинд байгаа бүх юмаа ямар ч байсан буулгах нь гэж бодох хэрэгтэй. Бүх юмаа буулгаад
Ер нь тхийнээр оруул гэвэл нь оруулаад оруулахгүй задлаад үзнэ гэвэл нь задлж үзвэл. Казахстан руу оруул заавал даатгал хэлэх нь ороод нэг жоохоо яваад нэг хот байгаа нэг юм марчлоо. Павлодор ороод даатгал хэлэх хэрэгтэй. Тэгэл бусдаар юу гайгүй. Машиныхаа арлын дугаарыг хаана мэдхтэй, мэдчих хэрэгтэй. Арлын дугаар тэгээд нөгөө гэрчилгээн дээр байгаа мотор заадаг тоо заасан CC-ийг таарж явах хэрэгтэй. Зарим гэрчилгээн дээр пүрүс хийдэд 1599 юм. 1499 юм байна шүү дээ. Энийг жоо 99 дотор. Миний машин ч гэсэн тийм 2199 ч л тийм. Тэр нь яг тэрүүгээрээ бичээд байх хэрэгтэй байдаг гэсэн. Оросууд маяглаад байдаг гэсэн. Дүүр газар шинэх маяг. Юу н Оросууд амар маягтай. Оросыг гарцсан хүн бол тэгэл хаашаа ч хамаагүй явнаа л гэсэн. Хил гайлаар гарахчтай бас тийм хэцүү юм биш дээ. Хэцүү нь хүлээх л байна. Би одоо ингээ 2 цаг зогсчлаа энэ. Миний урд нэг 10 л машин байсан. Дүүрэн ачаа. Миний урд яаж ацгийг манай замын үеийн 69-ийг ачсан зүгээр жижиг тэрэг байна. Дээвэр дээр нь хүртэл бооцсон юм тавьчих. Энэ одоо гарах гэж бас дахиад цаг болохоор харагдчих. Хүлээх нь л хэцүү. Бусд нь бол амархан. Би хил усны хэрэгч гэж байх вэ. Хилтэй хэлгүүд их явна штэ. Юм өгч цуцаа гараад ирнэ эсвэл дохио заагаа. Хилийн цэргүүд бол тийшээгээ заавал тийшээ нь яваал. Тийшээгээ заавал тийшээ нь явж идэл тэгэл болчихно. Чамайг бүр ойлгохгүй байх юм бол эдгээр чи өөрсдөө транслейтаа гаргаж ирээд тэгээд монгол хэлэн дээр тавьж байгаад яриад өгч байна. Хүмүүс тийм проблемнаас болоод гэртээ суугаад байвал бас хэцүү санагдчихээн. Гой найз нөхдрөө нийлээд явал Казахстан бол надад таалагдлаа. Монголоос үнэтэй юм гэж энд бол алга. Монголоос үнэтэй юм манgoгийн Levi's-ийн 501 JS-лах шиг байна. Үзсэн чинь $211 хийчихсэн. Би зүгээр сонирхоод JS-мэс авахгүй ч өөртөө мах байлаа гэж удаж байгаа. Тэгсэн чинь $211 хийчихсэн. Монголд хэд юм бол Монголд хэд юм би бас сандгүй 500,000 зянга гэдэг л. Өөр газар юу хэд гэтэл $150 молор л идэх санагдаад байх юм. Тэгэхээр $210 гэхэр жоохон үнэтэй байж магадгүй юм байна да гэж бодсон. Гол нь би мартчихж мэддэг хүн байл бичүүлдэгэр. Бензин угаасаа хямдхан, Airbnb хямдхан, хоолунд нэм хямдхан. Баар сав харин жоохон үнэтэй байж магадгүй юм лээ. Гэхдээ бид тооцоогийг болохоор сайн мэдэхгүй байна. Зочноор мөнгө төлүүлдэггүйгээд хэвээр үнэтэй шоуд чинь төлөөг болохоор сайн мэдэхгүй. Гэхдээ хальт харахад бол жоохон үнэтэй байж мэдхээр санагдсан. Бодвол архины алкогольны такс өндөр гэдэг гэж магадгүй. Бас худлаа унан муслим тийм муслим ч байха болцсон юм байна дөө. Тэгээд одоо хэл гайл юу ярих юм бол тэр хүн одоо юу сонсомоор байгаагаа өөрөө бичээд үлдээхгүй бол тэгтээ юу ярих юм мэдэхгүй байна. Тэгэл машины бичгээр амттай чүүрж жолооны өмнөлөгтэй гадаад пассворттай тэгэл заасан юм руу очил зогсуул тэгэл гараа шүү. Тэгэж энэ машины декларац шиг юм тусад нь бөглөдөг жолооч нар. Тэр нь л тэгэл тодорхой орлын дугаар тоор юугаар явдаг. Хэл гайлын тухай гэд байн бичээд байгаа юм. Бороо яасан бэ? Би бол юуг нь ярих юм сайн мэдэхгүй юм байна. Мэдээж авч болохгүй юмнуудыг ярьсан. Хүнс бараа тамхи тариа бол тодорхой хэмжээтэй багах шиг байхад бол энэ тэд уул авааш машин дүрэн ачаад ирэх бол гайгүй. Янз бүрийн амтны ангийн гаралтай юмнууд бол юу ч хийж болохгүй ойлгомжтой. Битний идэл мэдлэл шиг юм бас байж болохгүй. Чулуун бол хөөрөг мөрөг шиг юм бас байж болохгүй. Тэр чинь тэр хүмүүс хараад юу гэдгийг мэдэхгүй болохоор чулуу хөөрөг мөрөг байх юм бол мэрэгжилтэн дуудана гэж шаач. Тэгэх юм бол чи тэд дахиад тэр хизээч ирэх юм. Тэндээ гацгаж байна. Хүлээн л гэсэн үг. Хэл гайлын үс хамгийн хэцүү нь хүлээх. Бусд нь бол тэгээл угаасаа болно. Хүлээхийн л хүлээж чадах юм бол тэгээл гарч ил тараа. Би нэг удаа Владикавказын хил дээр гүрж талаас Орос руу орох гээд 3 өдөр болсон уу. Дайман болоод бүр халаан болоод гүрж Орос хоёр хоорондоо муудалцж байсан. Хилэн болоод 2 өдөр очирсан. Хотор нь хил дотор бүр ингээд ороод юмаа шалгуулж явахдаа шалгуулах дээр нь очирлоод ингээд нэг хонсон. Хоноод маргааш нь 3 өдөр хүлээсэн. 3 өдөр хил дотор хоол ундгүй. Ус Оросууд ч чанга шүү дээ. Ус мус өгн мөгн гэсэн юм байхгүй. Тэгэхээр өөрсдөө машин дотор ус мустай явж байсан. Хоол ундтай явж байсан. Юмаа жоохон цай бэлтэх хэрэгтэй. Орос руу орох гэж байгаа хүмүүс чинь бас дандаа л ер нь Орос талдаа нөгөө түл шимтхэн болохоор шар гэрэлтэйгэл явж идэг. Тим юм болвол бас хэцүү 3 өдөр. Владикавказ ч амар өндөр уулан дээр. Хүүтэн газар.
Тэгэхэд бол яг бас л түлшгүүл гусч байсан. Тийм болохоор тэгэл машин унтраалттай тэгэл зузаа авч байгаа юм шиг л. Жохон бэлтгэлтэй ядаж нэг 20-30 литр түлштэй тий. Бензинтэй тэгэл хоол ундтай ус сайтай тэгэл хүлээж чаднаа гэж сууж явах юм бол болцсон юм байхгүй. Тэгээ тийм байна. Юу ярих нь мэдэхгүй юм байна. Хэлэг айлын тухай яриад байгаа юм бол. Тэгэхээр өөрөө тэр юу асуух гээд байгаа. Бичээд үлдээгээрээ тэгвэл хэлээд өгье.